Мантууш хотод амар жаргал гихчээр Оросын холбооны улсад ганцхан 8 архилж байгаад 9 шидийн юмтай учирч байжээ. Зарим үед тэр амиа хамгаалахын үүднээс гэмт хэрэгч үйлдэж байсан байна. Түүнтэй инхүү ярилцлаа. Таныг амиа хамгаалах үүднээс аргагүй хамгаалалт хэтрүүлж явсан гэж сонссон. Энэ тухай яриагаа эхлэх үү? Аргагүй хамгаалалт гэснээс саяхан эрүүгийн хуулинд шинээр заалт орлоо шүү дээ. Жишээ нь хэн нэгэн танихгүй этгээд өөр нэг танихгүй этгээдийг үхтэл зодож байлаа гэхэд хөндлөнгөөс ажиж байсан хүн зодуулж буй хүнийг өмөөрөх юм бол шууд л буруудна. Одоо тэгэхээр хажууд нь хэн нэг хүн хэн нэгнийг алж байвал зүгээр л хараад зогсож байх шаардлагатай болж байна. Монголын хууль ийм муухай болчихлоо. Аргагүй хамгаалалт гэдэг чинь эрүүгийн хуулиас бүр алга болчихсон хэрэг үү? Арайч бүхлээр алга болчихоогүй. Төрсөн ах トゥ болоод хамгийн ойр дотны хүнийг нь хэн нэгэн этгээд зодох гээд алах гээд ирж гимэн тэднийг хамгаалах маягаар аргагүй хамгаалалт хийж болох юм бэлээ. Харин танихгүй хүнд бол энэ нь ёстой байдлыгүй. За тэгээд бараг ийм хуультай байсан ч дээр байхаа да. Яагаад гэвэл монголчууд бие биенээ өмөөрнө гэж бараг үгүй. Гудамжинд хэн нэгнийг зодож байхад хараад л зогсож байдаг хараа маяг хичээсэн улс шүү дээ. Харин хятадууд бол нэгний өмөөрөд бөөнөөрөө дайраад орчихдог. Ийм болохоор Оросууд 90-ад оны үед зах зээлийн газар монгол хүнийг барьж аваад л зодчихдог. Харин хятад хүний бол яаж чаддаггүй байлаа. Яагаад гэвэл бөөн хятад сүрүүлээд ирнэ гэж айж байхгүй юу? 80-ад оны үед намайг хойно сурч байхад Унгар, Чех, Польш, Герман гэх мэт социалист орнууд аргагүй хамгаалалт гэжийг маш өндөрт тавьдаг байсан. Би тэр үеийн ганц жишээ хэлье. Увс аймгийн Харьяат Ядмаа гэгч мангар том биетэй маш их бяртай нөхөр Польшид сурч байлаа. Үнэнхүү чадaltaй энэ нэр Увс аймгаас төрж гарсан улсын заан тулгаа тэр үед эд байрлаж эхэлж байсан Балжны ям хоёрыг хажуу талдаа суулгаж байгаад л мөргөлдүүлж орхидог аймар амтан байлаа шүү дээ. Увсынхан энэ Ядмаа гэчийг андахгүй. Тэр үед Увсынхны шүтэн болж байлаа. Баян мөнх аваргын ширийг хатаах бүх гэж Увсынхан хүндэлж бишрээд цүйд болдог байсан. Ядмааг баян мөнх аврах шиг улсад 10 төрүүлнэ гэж ярьдаг байлаа. Ингэвч энэ хүн яг сайхан байрлах үедээ хүнд алуулчихсан. Ядахнаа улсын начин хийж жамжаагүй. Польшид сурч байсан оюутан хүн л дээ. Яг хөө тэгээ зуныхаа амралтаар Монголдо ирээд наадмаар байрлах хөдөлтэй байж. Ингэхдээ гай газар доороос гихчээр Ядмаа тэр жилийнхэн хавар Польшид сурч байхдаа нэг өдөр архитан согтуурсан. Оюутны нэг өрөөнд ортол цэнгэл гэгч Монгол оюутан гадаадын 2-3 оюутан бүсгүйтэй сууж байж. Тэгтэл өөрийн ухаангүй согтсон Ядмаа тэр цэнгэл гэгчийг шүүрч аваад таацнаас тултал өргөж байгаад шалан дээр хайчихж. Цаадах нийгэм бос чирэнгүүтээ амиа хамгаалах хайдаад ширээн дээр байсан маслын хотхыг шүүрээд авчилдээ. Тэгтэл нөгөө Ядмаа ч лагс том биеэрээ цэнгэлийг маш хүчтэй дараад унчгаж. Энэ үед гай болж нөгөө хутх нь Ядмаагийн гиз рүү яваад орчгож. Ингээд нөгөө лагс том биетэй нөхөр чинь сэвсээ гоожулсан буур шиг л тэр чигтээ нам болсон гэж байгаа юм. Польшийн шүүх энэхүү хэргийг аргагүй хамгаалалт хэрэгэлсэн гэж үзээд цэнгэлийг ялгүй өнгөрөөсөн. Тэгтэл дараа нь цэнгэлийг Монголдо ирсэн хойно Ядмаагийн хамаатнууд зарга үүсгээд Монголын шүүх цэнгэлд 6 жилийн ял оноож байлаа. Монголын хууль ийм муухай. Одоо саналаа. 80-ад оны сүүлийн үед мундаг бүх болох нэг том биетэй хүн бусдад алууллаа гэсэн яриа гарч байлаа. Одоо ботход энэ Ядмаа байсан байх шүү. Тэгэлгүй яах вэ? Ядмаа ч Увсынхны шүтэн болж байсан хүн. Балжны ям аварга бол энэ хүнийг андахгүй. Түүнээс Ядмаагийн тухай асуухад цаадах чинь ёстой хүүрнэн өгүүлнэ. Харин тулгай заан болгоод болсон байхаа. Баян мөнх аврах чинь Ядмаагийн тухай сайн мэднэ. За Ядмаагийн тухай тийм байж. Харин таны нэг Оросын нүдэнд сэрээ зоож орхисон гэж ярьдаг. Энэ тухай хуучлахгүй юу? Энэ хэргийн хүн хэлэлцэх хугацаа дуусчихсан. Тэгээд ч Монголын нутагт биш Оросын холбооны улсын нутагт амиа хамгаалах үүднээс үйлдэгдсэн болохоор ярьж болох юм. Нэг ёсондоо аргагүй хамгаалалт хэтрүүлчихсэн хэрэг. Би 1994 оноос эхлэн Оросын холбооны улсад ганцхан 8 архилсан. Тэр үед би ачаа бараа гэх юмгүй хідэн савхин хүрдэг ч гэсэн нэг том цүн хүүрч явдаг байлаа. Нэг удаа вокзалын гуанзанд хоол идэж суудал галт трийг хөдөлж дохиод уурхан тэр. Тухайн үед би Пензэс Москва хүрэх байв. Хоолоо хагас дутуу хаяад зүнхээ шүүрэн вагон руу гүйлээ. Үдийн 15 цаг болж байсан байх. Аз болоход миний суух вагон бараг вокзалын харалтаа байсан юм. Би гар ичээрээ гүйж вагоны шатууд зүтгээд зөөгдтөл нэг хүн үүрч явсан цүнхнээс минь чангаав. Тэгэхээр нь би ганцхан үсрээд тамбар дээр гарчихсан. Тэгтэл өнөөх том битээ орос цүнхнээс зураад тавих шинжгүй. Галт трийг зугуухан хурдаа нэмээд байдаг. Цүнхний хоёр талаас Орос Монгол хоёр зууралдаад л. Би цүнхээ угс татах санаатай тонгойтол Орос ирд ухаараа миний ирүүрөө маш хүчтэй мөргөв. Уурлахын ихээр ууралсан би өмднийхэн арын халаасанд байсан халбах сэрээ бүхий хутгаа гаргаж ирээд тэнээлгсэн. Галт тригний хурд нэмэгдээд байдаг. Өнөөх солиот Орос ирд цүнхнээс зууралсан хിവэр дагажгүйгээд байдаг. Тиймээс би түүнээс салахын түүс болж ганцхан далайгаад өнөөх Оросын баруун нүдэнд сэрээгээ зоож өргөтөл мань нэр нүдэ дараад муухай хашгираад хоцорч билээ. Тун аимштай юм болж харин галт тригэнд явсан хүмүүс таны энэ үйлдэлийг мэдчихэд галт тригийг зогсоож цагдаа энэ төр дуудсангүй юу? Галт трийг зогсох нь бидгийхэл улам ирчээ аван хурдалж байсан. Вокзал дээр байсан хүмүүс намайг харсан л байх.
Ингээвч тэр дээрэмчин Орос өөрөө буруутай байсан болохоор тэнд байсан хүмүүс хохино гэж бодсон биз. Ингэсэн ч би дотроо өгсчил явлаа. Хүний нүдийг сэрээгээр сох хатгсан хүн чинь яаж тайван байх билээ дээ. Бидний тулааныг харсан үйлчлэгч Орос авгаа болж модернчнийг чи яста чадчихлаа. Иймэрхүү дээрэмчид энэ хавьд маш олон бий. Тэдэнд энэ мэтээр сургамж болох хэрэгтэй. Тэд одоо жаахан ч гэсэн хашрах байлгүй ингэж хэлж байсан. Үүнд би урамшсан ч гэлээ Пензэс хөдөлсөний дараах хідэн буудалд цагдаа Омоныхон хизээ хаанаас гарч ирээд намайг баривчилж нүдэх бол гэж хайж байсан. Мөн нөгөө нүдээс охлуулсан Оросын хамсаатнууд миний хойноос мөрдөж мөшгөж яваа болов уу гэх хайдас надаас ёр салаагүй. Ингээвч ийм зүйл тохиолдолгүй тайван явсаар Москвад хүрч билээ. Энэ явдлаас хойш би дээрэмчин Оросуудаас бие хамгаалах үүднээс байн хутаг хармаалж явдаг болсон. Хутгаа Эфестэй чигээр нь бүр тэнээлгэж явдаг байсан гэд бод. Яагаад гэвэл гинтийн халдлага тохиолдсон үед хутгаа тэнээлгэх гэж хугацаа алдсан шүү дээ. Тиймээс би эвгүй харагдсан Оросуудтай нүүр тулах болгондоо хутгаа суух татахад бэлэн байдалд орж ёс юм шиг гараа халаасандаа хийдэг байлаа. Нэг удаа Москвагийн метронд явж байтал 18 орчим насны 2 Орос бацаа намайг дээрэмдэх гэж байгаа бололтой дагаад салдаггүй шүү. Тэгэхээр би албаар хүний хөлөөс зайдуу очоод зогсчихсон. Төдөлгүй тэр хоёр над руу шууд хурж ирээд барьж авах юм боллоо. Би эхэнд орж ирсэн нэгнийхэн цээж рүү шууд л дүүрж орхисон. Нөгөөх нь шууд зогтсон, би ч бас зогтсон. Нэг ёсондоо би биенээсээ зогтаад их сони юм болж билээ. Харин нөгөө цээжиндээ хутгалуулсан залуу юу босныг бөө мэд. Ингээд би хуучаа ярих гээд хулгайгаа ярина гэдэг шиг хүн хутгалснаа хамаа намаагүй яриад байж болж байна уу? Одоо болий. За юун сүртэй юм бэ? Муу сайн дээрэмчдийг л хашраагаа биз. Ямар элэг нэгтэн Монгол нөхрөө хутгалчихсан биш. Элэг нэгтэн гэснээс хүн чанараа уландаа гიშгсэн новшийн монголчууд Оросын холбооны улсад зөндөө байдаг. Тэдний заримыг нь алсан ч багдана. Та арай зарим нэгийг нь алчихсан юм шиг үстэй. Тэр нь шүү юм бэ? Ингэхдээ манийг алах гээд хутга буу бариад хүрээд ирсэн тохиолдолд зөрүүлээд хутгалчихсан байхад болохгүй нь юу байх вэ? Харин би 1996 онд хүн чанараа уландаа гიშгсэн 2 монголыг хөөхөн чадчихж билээ. Тухайн үед манай зарим наймаачин түр хугацаагаар ухаан алдуулдаг газ гээч юмыг биедээ авч явдаг байлаа шүү дээ. Нэг өдөр өөрсдийгөө Бата Гана гэж танилцуулсан 2 нөхөртэй Москвагийн нэг зочд буудлын ресторанд танилцаад архитах юм боллоо. Архитаж байхдаа яриаг нь сонсоод байсан нэг л бишээ. Тэд жирийн наймаачид биш дээрэмчид болох нь надад ойлгогдсон. Тиймээс би худлаас огтож эхэлсэн. Тэднийг би засч байх хооронд стаканд байсан архийг асгаж оронд нь ус түүргээд хийчихв. Тэгээд орж ирэхтэн стакантай усыг нэг амьсгаагаар хөнтөрч орхисон. Ингээ зогсохгүй шилтэй архинаас стаканд хийгээд нүдэн дээр нууж байгаа юм. Нөгөө хоёр намайг нэг суурин дээр стакан архи уучлаа гэж бодоод нүдэн орой дээрээ гаргашихсан. Гана гэдг нь надад хандаж чи архийг ёстой ус шиг уудаг нөхөр байна гэхэд би архийг ч яг уучдаг юм. Даанч амархан тасрандаа. Та хоёр намайг тасраад унууд арай хайчхаад явчихгүй юм байгаа биз дээ гэж манжиллаа. Тэгтэл нөгөө хоёр юу боллоо гэж нутаг нэгтнээ хайж явах юм бэ? Чи санаа зоволтгүй. Бид хоёр өрөөнд чинь оруулаад унтуулчих нь гэлээ. Төдөлгүй би худлаа тасраад унсан. Тэгтэл мань хоёр юу гэж шивнэлсэн гэж Гана гэдэг нь нөгөөдөө хандаж энэ хулгайчийн халаасанд олигтой мөнгө төгрөг байхгүй байх. Хоёулаа өрөөнд нь чирч аваашаад цүнхтэй ямиг нь дээрэмдээ. Гэхдээ нэг асуудал байна. Энэ хулгайч чи бид хоёрыг нүдэлчихсэн болохоор дараа нь олон долоо юм яриад магадгүй. Тиймээс өрөөнд нь оруулаад хүнчлөөд намсгааг нь боогдуулаад алчихъя гэдэг байгаа. Тэгтэл нөгөөх нь алаад хэрэггүй хүн амны хэрэг толгой цустаж мэднэ. Чи бид хоёр баригдана. Харин цүнхтэй ямиг нь дээрэмдээд явчихсан байхад чи бид хоёрыг хинч мөрдөж мөшгөхгүй гэлээ. Ингээд мань хоёр намайг ална алахгүй гэж баахан маргалдаж байсаар хоёр сугнаас өргөөд миний байрлаж байсан өрөөрөө зүтгсэн. Би шалх худлаа чирэгдээд л яваад байлаа. Тэгтэл нэг нь яасан хүнд новшвэ халин мөрлөчхийгээд намайг үүрээд явсан. Төдөлгүй өрөөний өөдөнд ирээд миний пижакны халааснаас төлхөр аваад өрөөнд орсон. Яг тэр үед би гинэт босч ирээд нөгөө хоёрыг шууд газдчихсан. Хин хинэн нүд амаа дараад хашгичаад ойчсон. Тэгмэгц би зочд буудлын цонхны хөшгийг хуу татаж аваад хоёулангийн дангинтал хүлж орхисон. Хэдэн хормын дараа нөгөө хоёрыг сэргээд ирүүт та хоёр намайг ална гэсэн байхаа ямар муухай новшнууд вэ? Та хоёр ийм байдлаар хичнээн Монголыг цааш нь харуулсан бэ. Одоо би та хоёрыг цагдаад барьж өгнө. Гэхэд нөгөө хоёр 75-аар бууж өгч. Бидний халаасанд 1000 гаруй рубль байгаа. Чи энэ мөнгийг аваад бид хоёрыг зүгээр орхих гэж уйлан дуулцгаасан. Би хоёр дээрэмчин ямар ч гэсэн зүгээр орхиж болохгүй. Ямар нэг байдлаар хохирох хэрэгтэй гэж бодоод 1000 рублийг нь аваад хүлээстэй чигээр нь орхиод гарч билээ. Энэ мэтээр амиа хамгаалахын тулд жижиг сажиг гэмт хэрэг үйлдэж явлаа. Өөр юу тохиолдсон бэ? Өөр бас янз бүрийн хутгалж барьсан юм яриалмаар байна. Одоо болий. Ер нь над шиг хүн хутгалж барьснаа илэн далангуй ярьдаг хүн байдаг болов. Харин би өөрийгөө нэг монгол хүнээр авруулсан тухай яриа. Нэг удаа би хоёр нөхрийн хамт ээжэд 8-нд гарч Нарлаг Монгол галт тэргэнд суудаг юм байна. Миний купент бид гурваас өөр нэг хүн явсан. Тэр хүн 30 гаруй настай, дунд цэцэргийн нуруутай, нүдэнд дулаахан махлагдуу биетэй эр байсан. Мань хүн ачаа бараа гэх юм огт байсангүй. Бид гурав элдвийг цуурч хууршилж байхад тэр ус балгасан юм шиг таг дуугүй суун.
Иймэрхүү байдлаар аяллаа 4 дахь хоног дээр явж байгаад Галтрийг нэгэн бяцхан зөрлөг дээр ирж зогслоо. Төдөлгүй Галтрийг цааш хөдөлсөн. Тэгтэл дотроосоо төвжээтэй байсан купений хаалга маш хүчтэй татагдан онгойж авдар шиг биетэй 3 орс дээрэмчин хутга эргэл дүүсээр ороод ирдэг байгаа. Тэд бүх мөнгөө ширээндрэ гаргаж тавь, эсрэгүүцүүл алан шүү гэж занал хийлээд хамгийн ойрхон байсан намайг угс татан босгож, эргүү ногоон хочтой олон халаастай хөрмийг маань онгочих тэр агшинд мөнөөх дуугүй эргээвгэнэт орсоор бүх хөдөл гэж хашгирсан. Тэр баруун гартаа аль хэдийн буу бариад дээрэмчид рүү чиглүүлчихсэн. Зүүн гартаа нэг үнэмлэх тэлгээд барьчихсан байлаа. Орос дээрэмчид мань нэрийн гар буу үнэмлэх хоёрыг ээжлэн харж алмаарч байгаа дум хумгүй гарч одож билээ. Мэл гайхаж цэлх хөхөрсөн бид гурав удтал дуугүй явсан. Эсэст нь би зориг гаргаж бидний аминд орсон танд баярлалаа. Та хаана ажилладаг хүн бэ? Оросууд танаас яагаад айж зүгтв? Гэж асуухад тэр залуу үл мэдээг нэмсэглээд би тусгай үүрэг гүйцэтгэж яваа хүн. Өөр юу хэлэхв дээ? Элэгнэгт Монгол ахын дүүсээ хамгаалах нь миний үүрэг гэж хэлээд Москва хүртэл дахин дууга хураасан. Тэр хүн унтахтаа зөвхөн готол аймсаа тайлаад жинсэн хүрмээ нөмрөөд бэлэн байдалд унтдаг байж билээ. Ийм нэг хачин хүнээр хамгаалуулж Москва хүрсний одоо болтол мартдаггүй юм.